Боловсрол соёл шинжлэх ухааны сайдын гаргасан шийдвэрийн дагуу сурагчдын 2 дугаар улирлын хичээлийг 7 хоногор хойшлуулж 2 дугаар сарын 14-өөс хичээлж эхлэхээр болсон. Орхон аймагт ачаалал ихтэй төвийн сургуулиуд 5-9 зарчмаар, ачаалал багатай сургуулиуд 100% танхимаар хичээллэхээр зохион байгуулжээ. Мөн 3 наснуудын бүртгэлийг хийсэн байна. Өнөөдрийн байдлаар 1700 орчим хүүхэд бүртгүүлжээ. За сургуулийн үйл ажиллагаа бол ерөнхийдөө бол 5-9 зарчмаараа эхлүүлнэ гэсэн юм чиглэл барьж байгаа. За бид бол аймгийн төвийнхэн одоо бас энэ өндөр ачаалалтай нэвтаршил ихтэй сургуулиудыг бол 5-9 зарчмаар нь эхлүүлнэ. За харьцангуй одоо бас энэ сэргэжил багтай, ангидын нэвтрэл багтай энэ сургуулиудаа бол ямар ч үсэн танхимаар нь эхлүүлээд явна гэсэн юм бэлтгэл ажлыг хангаж байгаа. Ер нь аль болох одоо хүүхдийн хичээл сургуулийг танхимаар эхлүүлэх нь бол одоо яг энэ хичээл сургуулийн үйл ажиллагаа хоцрогдолтой холбоотой асуудалд бол эргээр нөлөөлнө гэж ингэж харж байгаа учраас бол тухайн одоо байдлаар бид бэлтгэл ажил хангаж явж байна. За яг бүртгэлээр бол үндсэндээ 1700 хүүхэд бол бүртгэгдсэн байж байгаа 3 настай хүүхэд. Тэгвэл хичээл сургуулийн үйл ажиллагаа эхлэх бүх зүйл бол дандаа эцэг эхчүүдийн өөрсдийн сайн дурын үндсэн дээр үндэслэгдэж явна. Эцэг эхчүүд нь өөртөө өгнө гэдэг хүсэлтэд гаргасан нөхцөл бид нар аваад явна гэсэн юм чиглэлтэй байгаа. Хичээл эхэлсэн ч гэсэн бид нар бас цахим хичээл сургалтыг бол хамтраад бас гэртээ байгаа хүүхдүүдэд зориулж явуулна гэж бэлтгэл ажил хангаж байна. Цэцэрлэгийн хүүхдүүдийг 100% эцэг эхийн санал хүсэлтэд үндэслэн хичээллэх юм. Зайлшгүйс цэцэрлэгт явах шаардлагатай хүүхдүүд танхимаар хичээллэж, гэртээ байх боломжтой хүүхдүүдэд цахимаар хичээллэхээр аймгийн боловсрол шинжлэх ухааны газраас төлөвлөсөн байна.